За ингээд 3 дахь зэг маань болохоор за утрагийн шулуун маань мэдээж нэг шулуун байгаа нь ойлгомжтой 107 градус хэвээрээ. За өргөргийн шугам маань өөрчлөгдсөн байна. 47 градус 40 минут болсон байна тийм үү. За ингээд add label point дарчгаар ингээд бидний хатгах ёстой цэг маань ингээ гараад ирлээ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо эндээс уртраг өргөргийн шулуун явж байгаа энэ огтлцлийн цэг маань яг үнэндээ координатын системд бол энэ цэг шүү гэдгийг бид нар мэдсэн учраас ингээд энэ цэгээ энтэйгээ ингээ холбочлаа. За 3 дахь цэг маань амжилттай болсон. Ингээ 3 дугаартай гараад ирлээ. За 4 дахь булан сүүлчийнхаа цэгийг холбоё. За өргөргийн шулуун мэдээж 47-40 хэвээрээ. За уртраг эхнийх дээрээ ирсэн байна тийм үү? 106 30. Add label point-о дарлаа. За энд гараад ирлээ. Control point-о өглөө. Үнтэйгээ холбож өглөө. За ингээд дөрвөн хонцгийн холболтоо зурагтайгаа холбоод хийчлээ. За одоо энэхүү зурган дээр маань баазрын алдаа гарна. За алдаагаа хаанаас харах вэ гэхээр энд view link table гэж юм тийм үү. За энэ дээр за алдаануудаа хэдүүлээ одоо харна. За энэ хүн алдааны утга маань болохоор forward хэсэг дээр гарч ирдэг. За энэ forward хэсэг бол хэсэг 10 бүхлийг зааж байна тийм үү. Тэгэхээр энэ forward дээр зааж байгаа 10 бүхлийг бид нэр 1 ба түүнээс доош болох ёстой алдаагаа. За энд болохоор бидний хатгсан 4 цэг маань байна тийм үү. За энэ нь болохоор тус бүрийнх нь алдаа нь гарч байгаа. Энэ дөрвийн одоо алдааны дунд чинь энэ утга гэсэн. За нэгдүгээр цэгээс бүгдээрээ алдаагаа засаад явъя. За үүний тулд эхлээд нэгдүгээр цэгээ бид нар бүгдээр устгахчий. Тэгэхээр энэ дээр delete link гэж устгачлаа. За тэгээд дахиад бид нэр цэгээ холбож өгнө гэсэн үг. Add label point-о дарлаа. Энэ огтлцлийн цэг маань энд байгаа. Нэгээ ишигээ холбож. За тэгээд энэ устгаад сүүлд гарч ирсэн учраас доороосоо эхлээд дугаар нь 4 болчихно гэсэн үг. За дараагийнхаа цэгийг дахиад юм бол за нэг гэсэн дугаартай нэгээ устгаад дахиад шинээр эхлэх юм уу? Айл болох жоохон энэ цэг рүүгээ жоохон урдуулад гэхдээ энэ огцлцлийн цэгээсээ айхтар холдуулахгүйгээр гэсэн гоч. За нэлээд ойртчлоо. Тэгэхээр энэ алдаа маань багасаад 8 болчлоо. За энэ нэг дугаартай болсон байна. Энийг устгаад за алдаа маань 5 боллоо.
За 4 дахь зэгээ. Устгаад за 3 боллоо. За дахиад нөгөө талаас нь буцгоё тийм үү? За ингээд нэлээд хэд тойрсны дараа алдаа маань ийхүү ингээд нэгээс бага утгатай болчлоо. Одоо бид нар алдаагаа багасгаад байр зүй холболтоо ерөөдөө зөв хийчлээ гэж ойлгож байна. За алдааныхаа цэцгийг хагаад за энийг хадгалнаа хоёр төрлөөр хадгалах хэрэгтэй. За эхний хадгалах гэж байгаа хэсэг нь болохоор энэхүү хийж байгаа үйлдэлээ хадгална гэсэн. Тэгэхээр файл руу ороод save хийнэ. За шууд энэ дээр ингээд save гэж битгий хийгээрэй гэж та нарт сануулъя. Яагаад гэвэл энэ фолдрыг дараа нь олоход документ дотор хадгалагдсан учраас компьютерт ямар нэгэн асуудал гараад компьютероо форматлах шаардлагатай боллоо гэх энэ фолдер маань бусна гэсэн. Тэгэхээр хамгийн найдвартай диск болох, хатуу диск болох D диск руу ороод за би та бүхэнд энэ лабораторийн хичээл хийхэд хэлсэн өөрсдөө нэг фолдертай болоорой гэж хэлсэн маа тийм үү. За тэр фолдер руу оруулаад за магадгүй шинээр фолдер нээсэн ч болно, шууд хадгалсан ч болно. Үнэгээ georeferencing буюу байр зүй холболтыг хадгалж. За үүнийхээ дараа одоо энэ бүгдээрээ хадгалж холбосон цэгээ топотойгоо одоо яаж хадгалах вэ буюу топо зургаа байр зүй холболттой яаж болох вэ гэхээр georeferencing руу очиод rectify дарна. За энд одоо нэр буюу одоо бидний энэ зургийн нэр гараад ирлээ тийм үү. За энийг бид нэр div гэдэг өргөтгөлийн биччихье. За хаана хадгалахаа заагаад өгчээ. За саяны нөгөө Giants өөрийнхөө фолдер руу ороод за би энэ дотроо нэг шинэ фолдер нээгээд georeferencing буюу байр зүй холболт хийсэн зураг хийх гэж байгаа учраас за энэ фолдероо нээчээд энэ фолдер дээрээ дараад add гэж. За тэгээд зургийн маань нэр юм байна. L4810. За энд байр зүй холболт хийгдээгүй топо зураг маань L4810 гэсэн нэртэй байгаа. Энд болохоор 10-1 гэж нэр гарч ирж байгаа нь байр зүй холболт хийгдсэн зураг, байр зүй холболт хийгээгүй зурагаас ялгах зорилгоор энэ дээр 1 гэсэн тоо гарч ирсэн байна. За формат нь TIFF хэлбэрээр байна гэдгийг анхаарах. За ингээд save хийчихнэ. За ингээд уншиж дууссаны дараа хадгалагдчихлаа гэсэн үг. За тэгэхээр түрүү байр зүй холболт хийгдэхээс өмнө одоо энэ хоосон топо зурган дээр дарахаар топо зургийг гаргаж ирээд та нар анзаарах юм бол энэ хэсэгт одоо координат системийн зүгээр 100 градус 47 градус гэд тодорхой байршлыг зааж чадахгүй байсан тийм үү. Одоо тэгвэл байр зүй холболтоо хийцэн учраас энэ зурган дээр харагдаж байгаа талбай маань
дэлхийн бөмбөрцгийн хэдэн градус хэдэн минутад байрлаж байгаа вэ гэдгийг одоо бид нар шууд энэ баруун доод хэсэгт байрлаж байгаа энэ хэсгээсээ ингээ харж боломжтой болчихлоо гэсэн үг. Одоо жишээлбэл зургийг ордуулаад авах юм бол энэ Улаанбаатар гэж дүрсэлсэн байна тийм үү? За энд Зайсан гэсэн байна. Жишээлбэл Зайсангийн энэ орчин бол дэлхийн бөмбөрцгийн одоо энэ хэсэгт харуулж байгаагаар бол 106 градус 55 минут. За 47 градус 53 минут орчим байрлалт юм байна гэдгийг бид нэг ингэж харах боломжтой болчлоо. За мөн та бүхэнд саяны бидний хийсэн зураг зөв босно уу үгүй юу гэдгийг харуулах зорилгоор нэг зүйл туршиж үзүүлье. За жишээлбэл энд за Монгол орны одоо газрын зураг гараад ирлээ тийм үү? За үүн дээр бидний саяны хийсэн чинь болохоор за аливаа шинээр юм хийснийхаа дараа фолдероо рефреш хийгээд өгч хэрэгтэй. Тэгвэл шинээр орсон зураг нь ингэ гараад ир. За энэ зураг бол бидний түрүүний байр зүй холболт хийсэн зураг. За ингээд энэ хэсэгт бид нэр байр зүй холболтоо зөв хийсэн учраас нөгөө топоо зураг маань байх ёстой байрандаа гараад ирж байгааг харж байгаа. За ингээд өнөөдрийн лабораторийн хичээл та бүхэн ойлгомжтой байсан бах итгэлтэй байна. Асууж тодруулах зүйлсээ асуух өгөө дараа чөлөөтэй асуугаарай. Дараагийн лабораторийн хичээлдэр бол өнөөдрийн хийсэн үйлдэлтэй яг ижилхэн өнөөдөр 4 цэгээр байр зүй холболт хийсэн бол дараагийн хичээлдэр 9 цэгээр холболт хийх аргыг заана. За ингээд та бүхэн хичээлд амжилт хүсье. Баярлалаа.